Хүнд дархлааны систем байхгүйсэн бол яах байсан бэ? Хүн ямар ч дархлаагүй байсан бол юу болдог вэ? Та энэ талаар урд нь бодож үзсэн үү? Тэгвэл энэхүү сонирхолтой сэдвийн талаар ярилцгаая. Амьд биетийг амьд байлгахад нөлөөлдөг хамгийн том чухал зүйлүүдийн нэг бол дархлаа юм. Тэр тусмаа хүний биеийн дархлаа гэдэг бол вирусээс эхлээд шимэгч хорхой, гадны ням бактери зэрэг олон төрлийн өвчнийг үүсгэгчид хавдрын эсүүдээс бие махбодыг хамгаалдаг биологийн тогтолцооны маш томоохон сүлжээ юм. Эдгээр ухаалаг сүлжээ нь бие махбодыг өвчнөөс хамгаалах төдийгүй гадны биетийг ялган таньж, бие махбодын өөрийн үндсэн эдисээс ялгадаг. Хүн төрөлхтөн ямар ч дархлаагүй төрөх ертөнцийг та төсөөлөд үзтээ дөнгөж төрөөд эхний амьсгалаа авах төдийд хэдхэн цаг хэдхэн өдрийн дотор үхэл төрөх эмгэг төрүүлэх бичил биетүүд таныг бүгд нь эзлэн гэвэл яах вэ? Хамгийн энгийн халдварын эсрэг хамгаалтгүй болж байнгын аюул өртөж дундаж наслалт хэдхэн 7 хоног хэдхэн сар болж эрс багснаа. Дархлааны эсүүд ховсон өөрчлөгдөж үр удамдаа хүртэл хадгалагдсан үлддэг. Маш олон эрдэмтэд дуу нэгтэйгээр эрүүл мэндийн олон ажил бүгдлийг дархлааны системтэй холбон тайлбарладаг. Аль төрлийн ямар эс хэр хэмжээтэй байж хүний наслалт удаашарж тэр бүл хөгшөрөхгүй байх бүрэн боломжтойг эрдэмтэд судалсаар байна. Тэгвэл энэ эсүүд байхгүйсэн бол бид яах байсан бэ? Дархлаагүй байсан бол яах вэ? Нэгдүгээр кейс. Дархлааны ямар ч эсгүй байснаар таны хамгийн ойрын байгаа вирус таны бие рүү шууд нэвтрэн орж маш хурдан хугацаанд цус руу нэвтэрч цаашлаад бүх эд эс рүү маш хурдтайгаар тархах болно. Ингэснээр таны бие аажмаар задарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл та үхээс өмнө зомби болно гэсэн үг. Зөвхөн нэг төрлийн вирус биш, та төрөл бүрийн вирус таны биед яг виз юм шиг их дураараа нэвтрэн орж ингэснээр та өвчтөе, эрч хүчгүй тул маш удаан хөдлөнө. Дараа нь таны бие аажмаар бичил биетүүдэд идэгдэж үнэр танаар нь аимшигтэй болно. Тийхүү үнэр нь шавжнуудын анхаарлыг татаж үнэртэн татагдсан шавжнууд амт тоол идэж байгаа мэт таны ямхаг идэх болно гэж боддоо. Ийхүү та хэдхэн хоногийн дараа үхэх болно. Бай бай. Харин одоо илүү бодит кейс буюу илүү судалгаан суйрлан авч үзье. 1. Халдварт өвчмөд асар өртөмтгий болно. Ямар ч дархлаагүй байхын шууд үр дагаврын нэг нь эргэн тойронд байнга оршиж амьдардаг олон тооны бичил биетүүдээс хүний бие өөрийгөө хамгаалах чадваргүй болох явдал юм. Бидний хүрээлэн буй орчин ням вирус мөөгөнцөр чимэгчээр дүүрсэн байдаг ба бид дархлаатай байдаг учраас хор хөнөөлийг нь тэр бүр мэдэхгүй өнгөрдөг байна. Халдварт өвчин дундаас бактерийн халдварын тухай ярив. Бактери бол дэлхий сүрсэнч тестжүүлдэх цөөн хэдэн амьд биетүүдийн нэг юм. Тэд бидний ам, арьс, гидс дотор гээд ер нь л хаасайг бол орчин амьдарч байдаг. Мэдээж ашигтай бактериуч бий. Бидний биеийн дархлааны систем энэ бактериудыг хаана ямар үүрэг гүйцэтгэхийг зааварчилж байдаг бол дархлааны системгүй болсноор бактериуд энэ тэрүүгээр хэрэн хэсэж буруу газараа байрлан ямар ч хяналтгүй болсоор ноцтой өвчин үүсэх болно. За тухайлбал арьс хамрын хөндөд илбэг тохиолдох MRSA бактери. За хүний биед нэвтрэн орвол арьсны халдварт өвчин, уушигны хадгалгаа, цусны хордлого үүсдэг. Дархлаагүй хүний хувьд найтай ханиалах үед агаар туслаар дамжин энэ бактери нь уушигт нэвтэрч маш хурдан ямар ч хяналтгүйгээр халдварлуулж хэдэн өдрийн дотор үхэл хүргэнэ. Харин вирусын халдвар авбал яах вэ? Дархлаагүй байна гэдэг нь вирусын хувьд мөрөөдөл биелж байгаа л хэрэг гэсэн үг. Нянгууд антибиотикоор шууд устгах боломжтой байдаг бол вирус нь биеийн дархлааны эсийг ажиллах чадваргүй болгож аль болох их хэмжээгээр боломжоор тэднийг устгахын төлөө ажилладаг. Тиймээс ч энгийн ханиад томуу зэрэг төгөөмөл нийтлэг вирусууд нь ямар ч хаалтсаадгүйгээр чөлөөтэй ажиллаа хийх аж. Жишээлбэл халуурах, ханиалгах, бие өвдөх зэрэг шалтгаан болдог томоогийн вирус нь дархлаагүй хүнийг амьсгалын замаар дарангуулж эхэлдэг. Түүгээр зогсохгүй дархлааны эсийн хамгийн хөнөөлт вирусын нэг болох хүний дархлал хомсдлын вирус нь ийм тохиолдолд хүний хэдхэн өдрийн дотор шууд үхэлд хүрэх аж. Вирусын халдвараас үүдэлтэй өөр нэг жишээ дурдвал хүнд цусархаг халууралт үүсгдэг Эбола зэрэг маш хурдан тархдаг илүү төрөмгийн төрлийн вирусууд шууд системийн сүрэлд хүрэх болно. Учир нь энэ төрлийн вирусыг туссан эрүүл хүмүүс ч хүртэл дархлааны системийнхээ зарим хэсгийг алддаг бөгөөд ингэснээр вирусын тархалт бие махбодын эд эсээр хяналтгүй тархаж олон хоногийн дотор эд хэрэгтний дутагдал үхэлд хүргэдэг. Бактери вирусгүй төсөөлөхөд бэрх өвчний хажуугаар мөөгөнцөр ба шимэгчдийн халдвар бас тоглоом биш юм шүү. Дархлааны тогтолцооны хяналтанд байдаг кандида төрлийн мөөгөнцөр нь хит их ургаснаар цусны урсгал руу нэвтэрч улмаар үхэлд хүрэх хүч системийн халдвар үүсгэх ажээ. Үр өсөлт хурдан автах, шарах идэхгүй байх. Үр өсөлт нь ямар нэгэн халдвар болон гэмтэл үзүүлэх биеийн үндсэн хариу уруулын нэг юм. За жишээлбэл та өөрийгөө зүсэх үед дархлааны систем ажил цусны цагаан эсийг гэмтлийн голомт руу илгээж тухайн үеийн симхигээр нэвтрэн орж байгаа эмгэг төрүүлэгчдэд тэмцэж эдгэрэх процессыг эхлүүлдэг байна. Дархлааг бол энэ хариу үйлдэл байхгүй болно шүү дээ. Цус алт зогсохгүй. Шууд сонсоход аимшигтай байгааз та боддоо ажиллаа хийж байгаад бичгийн цасаар самсаргүй гараа багхан зүсгэд ог зогсохгүйгээр хэдэн хоног ч хамаагүй таны цус урсаар байх болно гэвэл ямар байна? Учир нь бидний дархлааны эсүүд цусны бүлэглэл үүсгэх хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нэгсэндээ бидний анзаардаггүй эгэл бааtruуд юм. Мөн ингээл нэг баг зэргийн мис засал шүдний эмчилгээ зэрэг нь хар дарсан зүүчиг маш аюултай зүйл болж хуурнаа. Өөрөөр хэлбэл байгалийн эдрэх процесс байхгүй болсноор мис засал хийлгэн гэдэг нь өөрөө байж байгаа үхэхтэй ялгаагүй зүйл болох юм. Учир нь ямар ч хаалгааны дараа халдварыг антибиотик хэрэглэсэн ч хянах боломжгүй болно. Харгуул дээ хүний бие өөрийн үхсэн эд эсүүдэд цэвэрлэж хортой нингийн колончлолоос урьдчилан сэргийлэхийн тулд дархлааны системээ ажилуулдаг гайхалтай бодгоолж. Архаг шарах.
Эдгэрдүү шархыг ангаах ухаан дархаг шарх гэж нэрлэдэг. Ер нь дархлааны систем эд эсийг нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та хэд хэдийнэ хангалттай сайн ойлгож авсан биз. Харин дархлааны системгүй бол шарх нь ямар ч тодорхойгүй хугацаагаар буюу хизээч идэхгүйгээр анх үүссэн хэвээрээ нээлттэй байх бөгөөд түүгээр өмнөд өрцөн бүх зүйл шууд нэвтрэн орно. Мэдээж энэ эд эсийг хүчил түргэх нь тодорхой. Тэрч бүйл хүчил төрөх шимтгийлийн дутагдалд оруулж ямар ч халдваргүй шилэн сонголт амьдрах эсвэл үхэх гэсэн хоёр сонголттой л нүүрд болно. Та төсөлж гэнэ. Зүгээр л энгийн жижиг шархнаас олж хүн үхэн гэдгийг 3. Дархлааны хяналтгүйгээр орших хор тавдрын эзэнт улс. Дархлаан дээр дүрлэгдсэн халдвараас хамгаалах зогсохгүй хор тавдрын эсийг илрүүлэх устгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний биеийн зарим эсүүд ДНХ-гийн гэмтэл мутацийн улмаас хор тавдар болон хуурдаг. Дархлааны систем эдгээр хэвийн бус эсүүдийг байнга хянаж байдаг бөгөөд даамжирч газар ахваас өмнө устгадаг. Хор тавдар тусах эрсдэл 80-90% нэмэгдэнэ. Хүн төрлөختөн төрхөөсөө хор тавдартай төрж магадгүй юм. Өөрөөр хэлбэл хүн дархлааг бол эдгээр гажуудсан эсүүдийг илрүүлэх ямар ч механизм байхгүй болно. Хавдрын хурцтай өсөлт ба үсэрхийлэл. Хор тавдрын эсүүд өөрөөсөө шууд үүсэх магадлал нь өндөр байгаас гадна хурдан өсч үсэрхийлж биеийн бусад эсийг тархах магадлал энгийн дархлаатай үеэс 50%-аар илүү өндөр байх болно. Дархлааны эсүүдийн хэвшлэн анхдаг чадвар үүсгэхээс салж цусны урсгал эсвэл тунгалгийн системд орох гэж буй эсүүдийг таньж устган бусад эдэд шинэ хавдар үүсгэхээс сэргийлдэг. Энэхүү хяналт шалгалтын ажиллагаагүйгээр хор тавдрын эсүүд бусад эрхтнүүдийг амархан колоничлох боломжтой бөгөөд ингэснээр үсэрхийллийг түргэсгэж эмчлэх ямар ч боломжгүй болох аж. 4. Нийгэмд амьдрах чадваргүй болгох. Хүрээлэн буй орчин дархлааны системгүй бид хамгийн хөнөөлттэйсэн гэсэн үг ээ. Дархлаа нь бие махбодод орж буй хорт бодисыг хоргоожүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл дархлааны эсийн нэг төрлөө болох макрофагууд нь бидний биед орж буй хорт бодис үхсэн эсүүд болон бусад хортой бодисуудыг залгиж задлж чаддаг. Дархлааг бол бидний бие организм хүрээлэн буй орчин хорт бодисыг тэсвэрлэх чадваргүй болж химийн бодис өртөх эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл тамхины удаа гэтэл маш олон тооны хорт бодис агуулдаг гэдгийг та мэдэн дээ. Дархлааны систем уушгинд орж буй эдгээр хорт бодисоос үүдэлтэй гэмтлийг арилгахад тусалдаг. Үүнгүүгээр хорт бодисууд уушгины эдэд ноцтой бөгөөд эргэл буцалгүй гэмтэл учруулж уушгины архаг бүглэрэл өвчин болон уушгины хорт хавдар зэрэг өвчнийг илүү хурдан үүсгэх болно. Харшлын урвал ба хит мэдрэгшил. Сонирхолтой нь харшлын урвал нь өөрөө дархлааны хариу урвалын үр дүн юм. Дархлаа байхгүй тохиолдолд хүний бие нь ийм төрлийн хариу үйлдэл буюу харшил үзүүлэхгүй. Дархлаагүй бол хорт бодис харшил үүсгэх чинь ямар ч хамгаалтгүйгээр хүний эдэсэд шууд хор хөнөл учруулна. Жишээлбэл цэцгийн тоосон зур хөгц зэрэг нь амьсгалах төдийд амьсгалын замын эдэсийг шууд гэмтэж дархлааны бус амьсгалын дутагдал төргөнө. 5. Хүний микробиом ба симбиотик харилцаанд үзүүлэх нөлөө. Хүний биед хоол боловсруулах дархлаа эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетүүдийг багтаадаг микробиом гэж нэрлэгдэх бичил биетний цогц бүлгэн байдаг. Дархлааны систем нь хор хөнөөл учруулж болцсошгүй организмын өсөлтийг хянаж, ашигтай бичил биетнийг дэмжих замаар тэнцвэртэй бичил биетийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг байна. Бодисын солилцоо хоол тэжил үзүүлэх нөлөө. Микробиом зарим шимтгийжлийг шингээж, витамин К болон В витамин зэрэг витаминыг нэгтгэх зэрэг үйл явцад зайлшгүй шаардлагатай. Дархлаагүйгээс үүсэн диспайзин эдгээр үйл явцыг тасалтуулж, хоол тэжээлийн дутагдал хүргэдэг. Нэмж дуртууд бичил биетний тэнцвэргүй байдлаас үүдэлтэй архаг халдвар, үрвэслэн, шим тэжээлийг шингээх чадваргүй болоход хүргэдэг бөгөөд энэ бие махбод дох шим тэжээлийг зохих ёсоор шингээж чадахгүй улмаар жингээ хасах, сулрах, хөгжих чадваргүй болоход хүргэдэг. 6. Нүхэн үрчүүн алдагдал. Дархлааны системийн жирэмслэлийн үед нөхөн өрчгөө ургийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлааны системгүй болсноор их ургийн дархлаа гэж байхгүй болох бөгөөд өөрөөр хэлбэл хүүхэд төрөхгүй байх нөхцөл үүснэ. Төрсөн ч өмнө дурдсан аимшигт авилаас нялх хүүхэд эсэмэнд аврагдаж чадахгүй л болов. Ингээ та бүхэндээ дархлаагүй болсноор үүсэх эрсдлийг бэлтгэн үргэлээ. Улир солигдож байгаа энэ үед дархлаагаа дэмжээрэй. Манайхан